Сайн байна уу та? Удахгүй 9 сарын 1 болох гэж байна. Оюутнууд маань цуглах гэж байна. Сургуулийн бэлтгэл ажлын тухай та товчхон ярьж өгөөч. 9 сарын 1 бол үнэхээр том баяр. Ялангуяа багш хүний хувьд бол энэ гайхамшигтай жил болгоны 9 сар гэдэг 9 сарын 1 гэдэг бол багш хүний хувьд гайхамшигтай баярын өдөр байдаг. Тэгэхээр бид энэ хичээлийн шинэ жилийн нээлтэнд их одоо улс ортой сайн бэлддэг. За энэ жил бас бэлтгэл ажил явагдаж байна. Чисээ харсан байх тийм сургууль даяараад багш нар яриад хөдөлгөөгөө бол ялангуяа дизайн үйлдвэрлэлийн сургууль гэдэг бол маш их бэлтгэл шаарддаг. Тухайн хичээлийн жилд бид нар онлайн хичээлээс гадна дадлагын маш их зүйл одоо оюутнуудаар хийлгэж сургадаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ материал татхаас эхлээд бид нар энэ уран сайхны зөвлөөр батлагдсан загварын бүтээлүүдийн бүх материалыг хүүхдүүдэд авч өгөхийн тулд одоо үнэхээр их бэлтгэл ажил шаарддаг. Тэгээ энэ бүх зүйлийн ард бид нар 25 26 гэхэд гарна ингээс уцгааж байна. Урал хятадын дээд сургууль маань ямар мэргэжлэр хүүхдүүдэд төгсгөж байгаа вэ? Тэгээ манайх бол ерөөсөө дизайн үйлдвэрлэлийн сургууль. Ямар нэгэн өөр мэргэжлийн анги байхгүй. Энэ дизайны чиглэлүүд бол хязгааргүй олон байдаг. Манайх энэ дундаа 10 төрлийн дизайны чиглэлээр мэргэжлэн бэлдэж байна. Тэгэхээр 4 жил бакалаврын одоо зэрэгтэйгээр төвшний ямар улсууд гарч байгаа нөхөр хувцсны дизайнер зохион бүтээгч, гутал арьсан эдлийн дизайнер зохион бүтээгч, архитектор, интерьерийн дизайнер, график дизайнер, компьютерийн дизайнер, дандаа дизайны чиглэлийн улс байгаа. Тэгээ уран зураач тийм ээ. Тэгэхээр уран зургийн мэргэжлэр бол бас бид нар нэлээд хэдэн хүүхэд одоо бэлдэж байгаа. Зургийн хичээл гэдэг бол угаасаа бүх дизайны энэ мэргэжлэр сурч байгаа хүмүүсийн суур одоо юм ур чадвар байдаг. Тэгэхээр зэрэг энэ уран зургийн анги бол тусгайлан бас мэргэжлийн анги болж манай тал нэгдсэн байдаг. Тэгэхээр зэрэг энэ мэргэжлийн дизайны энэ олон төрлүүдээр хүмүүсийг бэлдээд байна гэдэг бол Монголд зах зээлийн үед үйлдвэрлэл эрхэлж амьдрах одоо энэ хүсэлтэй ийм хүмүүст бол нэн чухал гэж бид нар ойлгож энэ одоо мэргэжлүүдээр 20 жил болсон хүчин бэлтгэж ирсэн байна. Та сургуулийнхаа тэнхмүүдийг танилцуулаач. Тий, яг саяны хэлсэн мэргэжлүүдийн чиглэлээр манайд тэнхмүүд ажиллаж байгаа. За манай мэргэжлийн тэнхмүүдэд бол дандаа Монголын шилдэг дизайнерууд ажилладаг. Хэлсэн үгтэй хийсэн ажилтай гэдэг шиг маш олон төрлийн одоо уран бүтээл туйрсан зөвхөн багшдуудыг өөрөө уран бүтээлч байж дизайны энэ үйлдвэрлэлийн нарийн ширийн зүйлэд оюутныг араасаа дагуулж явах ийм чадвартай болдог. Тийм учраас жишээлбэл хувцсны дизайнер одоо бэлдэж байгаа хүмүүс бол манай инх чимэг, нямццэг, манай инх чаргалагч гэл олон одоо том Улаанбаатарын загварын 7 хоногийн коллекцуудаар ажилласан багш нар байж. Зарим нь бүрэн хэмжээний коллекцаар 10-аас 15-ыг гаргасан байна. Тэгэхээр зэрэг гутлын дизайн эрхлэл манай Эрдэнэ чимэг багш байж байна тийм ээ. Энэ чиглэлээр Монгол боловсролизмсэн хамгийн анхны дизайнер зохион бүтээгч. Бараг 20 дизайны том бүтээл одоо тойрсон байна. Коллекцуудыг улирал болгон жил болгон гаргаж байна. Тэгэхээр зэрэг энэ дизайнерууд хичээлээ заагаад хажуугаар нь уран бүтээл хийгээд оюутнуудынхаа хүрх хэрэггүй төвшөнд өөрөө очсон байж араасаа оюутнуудыг дагуулan сургадаг. Тийм учраас оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр маш олон янзын бүтээл дээр ажиллаж дадлах суулгахаас гадна багш нь өөрөө уран бүтээл хийж өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг улам өндөртэй авчдаг. Тэгэхээр зэрэг энэ бүхэн нийлэхээр чинь зэрэг маш том өргөн хэмжээний үйл ажиллагаа болоод байгаа шүү. Тэгээ энэ бид нар одоо энэ сургуулийнхаа 20 жилийн ойн энэ хичээлийн жилд бол өргөн хэмжээгээр бэлдэж байна. Үр дүн нь 11 сараас эхлээл гарч ирлээ. Сургалтын онцлогоос шалтгаалаад төгсөгчдийн ур чадвар нь өөр байдаг юм шиг санагдаад байдаг. Сургуулийнхаа төгсөгчдийн тухай, чанарын тухай та яриач. За манай сургуулийг одоо 2 янзлж төгсөж байна. Эсвэл сайн төгснө, эсвэл онц сайн төгснө. 2 янз төгсөж байна. Тэгэхээр зэрэг энэ төгсөгчд маань эсвэл төгсч чадахгүй шүү дээ. Төгсч чадахгүй үлдсэн хүн зөндөө байдаг. Тэгэхээр зэрэг энэ урал хэрдмийг төгссөн хүн гэдэг бол шууд үйлдвэрлэл эрхлэх чадвартай болоод гарч ирнэ гэсэн үг. Монгол орны өнцөг болонд ажиллаж байна. Жишээл одоо за хотод бол одоо ойлгомжтой бүх хүмүүс мэдж байгаа манай шилдэг загвар зохион бүтээгч ялгуур ярьсан эдлийн салбарт Best Shoes гэдэг хамгийн сайн гутал гэсэн одоо компани байгуулад ажиллаж байна.
жижиг үйлдвэрээс одоо дунд үйлдвэрөөс өнөөдхгүй томоо үйлдвэр болох бах. За чиг брэнд байж гэн тийм ээ. Олон одоо арьсан урдлын салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс дандаа урлах эрдмийн төгсөгчд байдаг. За хувцсан дээр гээд аваад үсгэд Монгол зохиогдсон бүхэл энэ чиглэлийн уран бүтээлийн уралдаан тэмцээнд дандаа урлах эрдмийн төрүүлдэг. Төрүүлэхээс биш арга байхгүй. Яагаад гэвэл ийм сайн багш нартай ийм олон цагийн кредитийн хичээл үзээд онлайн одоо мэдлэгээ эзэмшээд дадлаг ур чадвараа ингэ сайн эзэмшээд олон уран бүтээлээр өөрийгөө туршсан хүн бол сайн байхаас биш арга байхгүй. Тэгэхээр зэрэг хөдөө орон нутгийг аваад үзэх юм бол одоо жишээлбэл завханд ихтэл хамгийн том загварын төвчтэй алтан цэцэг манай төгс. Баян хонгорт гайхамшигтай гоё гутлын хамгийн сайн салонтой шинэ хүүгэл манай төгсөж зүүн хараад байж гэн оюун цэцэг гэл бүх хүмүүс зөвхөн оюун цэцгийн загварын төвчөнд очиж захиалга өгсөн нөхөлтэй байдаг. Эрдэнэтэд гихтэл одоо манай нүрдэт маа байж гэн. Юу ингэ дурдаад байх юм бол үнэхээр одоо бахархмаар ийм сайн төгсчөд олон байна. Тийм учраас бид нар урлаг эрдмийн дээд сургуулийг төгсөж чадсан бол ажлын байртай. Төгсөгчдөө 100% хуваарлдаг сургууль бол манайх байгаа. Тийм учраас энэ одоо сургуулийн чанараа жилээс жилд улам чамбайруулах нь бол бидний зорилт байдаг. Өнөөгөөс харахад 20 жилийн түүхэнд асар их юм хийж бүтээж өчнөө олон шавнырыг төрүүлж гаргалаа. Та одоо эргээд ингээд харахад энэ бүх цаг хугацааг харахад танд ямар сэтгэл төрж байна? Бахархах зүйл их байна. Гэхдээ хийх юм бол түүнээс их байна. Тийм учраас бид нар одоо хамгийн эхлээл дизайн гэж юу вэ гэдгийг эсэгчдэд ойлгуулах. Мөн одоо Монголын нийгэмд гэж хэлж байна. Тодорхой хэмжээгээр өргөн хүрээтэйгээр ойлгуулах талаар их юм хийдэг байсан бол одоо тэг шаардлагагүй болсон. Өнгөрсөн 20 жил дизайны үеийн баг байхгүй. Дизайн гэсэн үгийн утга учирыг ямар нэгэн хэмжээгээр бүх хүн мэддэг болсон. Өнөөдөр бид нар сургалт уран бүтээл үйлдвэрлэлийн гурван холбоотой үйл ажиллагаа явуулахдаа энэ одоо бидний жилдээ гаргаж байгаа хэдэн мянган загварын шин санааг хэрхэн нэг болгон баг үйлдвэрлэл нэвтрүүлэх вэ гэдэг л одоо бидний хамгийн гол зорилго болоод байгаа. Тийм учраас зорилго нь өөр болоод ирж байна шүү дээ. 20 жил гэдэг бол хүний амьдралд нэгэн үе одоо болж гард юм байна л да. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд бол дизайны ертөнцид Монголд маш том хувьсгал гарсан. Одоо бид энэ одоо хувьслыг түүчээр болж явж байгаа байгууллагын хувьд энэ одоо үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх өөрийнхөө эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө 2 дахин илүү хүчээр ажиллах ёстой гэж ингэж ойлгож байна. Өнөөдөр тантай ярилцсад үнэхээр сайхан байна. Зөндөө олон дизайн урлагийн тухай мэдээлэл авлаа. Таныг ярилцсанд баярлалаа. За баярлалаа. За. Өнөөдрийн болонд маань брендийн дизайнер оюутнууд оролцож байна. Сайн байцгаана уу? Сайн. За одоо эхнээс ахад өөртөө танилцуулъя. Урлаг эрдэнэт дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан Цэвэлмаа. Урлаг эрдэнэт дээд сургуулийн брендийн гишүүн их байна. Урлаг эрдэнэт дээд сургуулийн 2 дугаар курс оюутан Эрдэнэ. Та нар бүгдээ хамтдаа энэ брендийг хийсэн гэж би сонссон. Сая Summer Fashion Week-д орсон юм билээ. Тэрнийхээ тухай ярьж өгөөч. Summer Fashion Week болохоор бид нар одоо энэ коллекцоор орсон байгаа наад байгаа коллекцороо тэгээ энэ коллекц болохоор бид нар хаврын гоёл орох гэж бүтээсэн коллекцоо. Тэгээ хаврын гоёлд яг сургуулиасаа шалгараад хаврын гоёлд орчоод тэгээ дараа нь сургуулийнхаа Summer Fashion-д орсон. Одоо та нар бүгдээр ингээ хамтарч ажиллахад мэдээж онцлог байх хальтаад дангаараа уран бүтээл хийх нэг өөр, бүгдээрээ хамтдаа нэг уран бүтээл хийх нэг өөр байдаг. Бэрхшээл гарч ирсэн үү? Мэдээж л бэрхшээл маш их гарсан. Тэгэл олон хүний санаа бас сайн нэгдэчихгүй. Гэхдээ яг мэдээж санаагаа нийлүүлжлийн бүтээлүүдийг гаргасан байгаа. Багаараа ажилласан юм чи мэдээж оролцоонд дизайнер сурагч болгоны оролцоо нь өөр байсан баха. Жишээлбэл нэг нь стилэн дээр нь нэг нь одоо юун дээр нь ч гэдэг тэр тухай. Яг эскизийг болохоор анх нэг оюутан гаргасан. Тэг яг явандаа яг өөрчлөгцөөр байгаа ерөнхийдөө яг анхны эскизнээс бол өөрчлөгдсөн байгаа. Тэгээ жишээлбэл одоо нэг хүнд одоо нэг ингээ загварыг гардуулж өгөх маягаар тэгж хийсэн байгаа бид нэр. Одоо жишээлбэл одоо чи нэг хий гэдэг ч юм уу тэгээд аксессуар чимэглэлийн нас ерөнхийдөө бүх ажлын юм тэнцэн хувааж авах бол хийсэн. Танаа яг аппдэр хэдчний хүн ажилласан байх юм ч та? Нийтдээ яг 5 хүн ажилласан байгаа. Тэгээд надад энийг ингээ харахаар нэг юм аяга гой санагдав юм л та. Та нар 2 дахь курс оюутнууд бэжээж ийм
үнэхээр гоё хувцас хийж чадсан байна. Тэр надад аягүй сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр сургуульчин та нарт 2 дугаар курсын оюутнууд ийм төвшөнд ажиллаж чадж байгаа гэхээр маш их юм сургадаг юм шиг санагдлаа. Мэдээж л багш нар бол бид нарыг маш сайн дэмждэг. Одоо чи тэрийг ингээд хийвэл зүгээр юм шүү гэд. Яг манай коллегт бол бидний брэнд болохоор яг өдөртөж ажилласан багш маань болохоор ангийн багш байгаа. Бүрэн багш. Тэр нь пүүж агш маань яг ерөөхдөө чиг хандлагын ингээд чиглүүлж өгсөн гэх юм те. Багшийнхаа яг одоо заа зүйлснээр ерөөхдөө явдаг. Бэрхшээл юу байсан бэ? Одоо хийхэд хувцсны материал сонгох гээд өчнөө олон асуудлууд байдаг байх л та. Мэдээж маш багаас маш том хэмжээний маш олон бэрхшээлүүд гарч ирсэн л да. Тэгэд багаар ажиллагч гэх юм уу материалын хувьд гэх мэтчлэн цаг хугацаа гэл маш олон зүйл бэрхшээлтэйсэн. Гэхдээ бид бүхэн давж гарснаа маш их баяртай. Дараа нь одоо яг шоуны дараа ямар мэдрэмж төрсөн бэ? Мэдээж үнэхээр гоё тайзны артал ингээд болж байгаа үйл явдал бүхэн бүрээ үнэхээр гоё идэг. Яг модель утгаа харьцах гэх мэт одоо модель утгаа хуцаа өмсүүлж ялeel ингээд харахад үнэхээр гоё мэдрэмжтэй. Тэгэл дараа нь ерөөдөө тэгэл зургатаар ч юм дээ өөрсдийнхээ завирыг харахад үнэхээр баярлагдав. Одоо хувцсныхаа тухай нэг үржил надад ярьж өгөх сонирхолтой хаа. Одоо жишээл энэ хатаастай шүү дээ, тэ? Энэ мөрөн дээрээ тэгээд энэ пластик материалууд их орсон байна. Эффектив материал их ашигласан байна. Тэрний материалын шин чанарын тухай ярьж өгөөч. Ерөөдөө панк стилийн хувцсууд маань ерөөдөө яг хүмүүсийн ойлголтоор дандаа джинс хувцас гэдэг. Тэгээд бид нар болохоор яг ерөөсөө тийм джинс одоо тийм материалд ерөөсөө баригдаж ерөөдөө панк стилийг ерөөсөө бүхэл төрлийн материалаар гаргахыг хичээсэн. Одоо жишээлбэл панк стил бол одоо яг одоо иймэрхүү торон материал гэх мэт бол ерөөсөө материал ордгоо байгаа. Тэгэд ерөөдөө бид нар орчин үеийн одоо тийм жоо тийм сонгодог тал руу их юм дуусгаж хийсэн байгаа. Тайзны хувцсны зорилтоор өмсч болох юм шиг санагдлаа. Тийм өмсч болно. Яагаад гэвэл тийм гялалдсан тийм асан мөлийхтэй тийм пластик ихтэй байгаа. Гар чимэглэл гар ажиллагаа их орсон юм байна. Тийм гар ажиллагаа орсон. Одоо жишээл толгоон гоёл моёлын одоо энэ пластик яг ингээл төмөр зараам зангидах гэх мэттэй зүйл яг ингээ гараар хийсэн байгаа. Загваруудынхаа онцлогийн тухай ярьж өгөөч. За энэ манай болохоор голх загвар байгаа. Тэгээ энэ загвар дээр болохоор ерөөхдөө юм фактур үүсгэж юм тоолгож одоо хийсэн байгаа. Одоо ингээд энэ материалууд нь болохоор одоо материалтай өөцөөр ингээд тоолгож ойд муу юм пластикээр чимгэлж өгсөн байгаа. Төрөний хэлсэнчлэн бол мөнгөлөг тоноглол оруулсан байгаа. Удахгүй урлаг эрдмийн 20 жилийн болох гэж байгаа. Танай брэнд цаашаа үргэлжлэн гэсэн юм чи 20 жилийн ойг тохиолдуулаад бас нэг буран бүтээл дээр ажиллах гэж байгаа. Тэгээ ерөөд болохоор яг манайхлаа панк стилийнхаа коллекцийг одоо үргэлжлүүлэх байгаа яг панк стилийг ингээд дагнаж явна. Тэгээ одоо коллекц өгшөө өргөжүүлж одоо 20 жилийнхаа одоо сургуультай бэлэг барина да. Та бүхний уран бүтээлд амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийн Star Style болонд маань Улсын драмын эрдэмийн театрын жүжигчин Солин тэргүүний ажилдаа отхон цэцэг өргөдөө оролцож байгаа. Өнөөдрийн мэндийг хүргэе тань. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг үзэгч та бүхэндээ мөн хүргье. Яриагаа би тантай анх таныг яаж хэрхэн жүжигчин болсон, өнөөдрийн одоо тайзны амьдрал руу хэрхэн яаж орсон тухай эхлэе гэж бодлоо. За тэгэхээр ерөнхийдөө бол жүжигчин болохыг хар багаас мөрөөдөж ирсэн. Яг жүжигчин чихгүй дуучин, бүжигчин тэ жүжигчин гэл ер нь л нэг тийм урлагийн хүн болох тийм хүсэл мөрөөдөлтэй дүүрэн тийм охин байсан их идэвхтэй. Тэгээд энэ идэх өөрийнхөө мөрөөдлийнхаа дагуу соёл урлагийн сургуульд ороод хөгжим театрын жүжигчний ангид ороод тэгээд одоо сургуулаа төгсөөд 8 жилийг ардаа хийсэн байна. Ямар ч хэсэн тэгээд мэргэжлэрээ ажиллаад одоо энэ хөө Улсын драмын эрдэмийн театрын жүжигчин нэр ажиллаж байгаадаа их баяртай байгаа. Энэ дүр төрх стилийн хувьд та яг өөрийнхөө дотоод сэтгэл ч юм өөрийнхөө мэдрэмжээр хувцалдаггүй эсвэл мэржлийн багтай хүмүүстэй зөвлөлдөггүй яг тухайн яг арга хэмжээнд оролцоход яадаг вэ? За сайхан асуулт байна. Миний хувьд хэм бол энэ тал дээр за ерөнхийдөө баг өөрийнхөө мэдрэмжээр хувцалдаг гэж болно. Тэгээ хамгийн гол нь одоо хүн чинь нэгэн хэвийн одоо Google-тэй робот биш юм хойно тааргалан, турна тий. Тэгэнгүүт хувцс бурхан бие зүтгэрдэг шүү дээ. Тэгэхээр хүн өөрийнхөө одоо тааргаллаа гэж бодоход л өөрийнхөө биеийн одоо ямар нотой талбайд тэрийг одоо нуух тий туранхаа үед намайг одоо ингээд арай миратай тий зэгцтэй харагдуулах ямар хувцас байна өнгөний хувьд ч гэсэн цайрын өнгөч гэдэг юм уу таргалсан үед бол бас тий арай туранхаа харагдуулахаар ямар одоо тийм хуваалттай, эсгэлттэй, өнгөтэй гэдэг ч юм уу ингээд тухайн үеэсээ ерөнхийдөө сонгодог. Тэгээд нэг тэр үеийн сэтгэл зүйн мэдрэмж бас нэг байдаг штеп. Тэгэл нэг гоё юм сэтгэл ингээд хөглөгдсөн үед бол их гоё тийм өнгөлөг, хурц тод өнгө тий асаж харагдах дуртай. Ерөнхийдөө их тийм тайван байгаа үед
ч гэдэг юм уу тий тухайн ачаалалтай ажлын ачаалалтай байгаа үед бол их тийм төв хуцлах ч юм уу ерөнхийдөө тийм тэр үеэс их шалтгаалдаг. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө урлаг эрдмийн GT загварын төвчтэй одоо 2008 оноос хойш хамтарч ажиллаж байна. Хамгийн анх тунхаа агштай NTV телевизийн S-Style загварын фэшн шоу нэвтрүүлгийг би хөтлж байхад тунгаа агш маань шүүгчээр сууж исэн. Тэр цагаас ахуулаад ерөнхийдөө байнгын хамтарч ажиллаж өдөөх хүрсэн. Цаашдаа ч гэсэн олон жил хамтарч ажиллах байхаа. Тий. Би таныг загварын 7 хоногт оролцож байгаагаар зөндөө харчихсан. Тэгээд та өөрөө жүжигчин хүн болохоор таныг бас давуу тал байна л да. Тайзан дээр бүр үнэхээр гоё чаддаг. Та загварын 7 хоногийнхаа дурсамжийг ярьж. Тэгэлгүй яг гоо. Тэгэл ерөнхийдөө загварын фэшн 7 хоногуд тийм ээ тэгэл вэлчер шоу гэл стар шоу гэл 8 оноос хойш зөндөө олон одоо фэшн шоунууд зохиогдсон байгаа. Тэр болгонд оролцож байсан. Тэгээ миний хувьд хэм бол нөгөө жүжигчин гэдэг талаа ерөнхийдөө их баримталдаг. Тэгээ тухайн үедээ бас нөгөө фэшн шоуны нэг өнгө төрөх вэ штэ. Моделууд зөвхөн одоо алхахтаа ингэж алхаад гарын позын ташаандаа авдаг ч гэдэг юм уу нэг бас нэг өсний заслт хэм маяг штэ. Яг тэр үед бол мэдээж хэрэг би бас жүжигчнийхаа мэрэгжлийн давуу талыг гаргана штэ. Моделийн дүрд орно штэ. Жүжигчин атхан цэцэгш модель атхан цэцгийн дүрдээс орно штэ. За тэгээд ерөнхийдөө шоунууд маань бас заримдаа нэг тийм зохиомжтой бас зохиогддог. Моделийн хажуугаар жүжиглэлт хэрэгэлтэй. Тэгээд тэрийг бол хөөрхөн жижиг жүжиглэлтээр бас ингээ холбоод тиймэрхүү маягаар бас оролцож исэн. Ерөнхийдөө бас бүжигтэй юм тийм янз янзын шоуны хэлбэрүүд бас байдаг л та. Стар шоуд та айгуу гоё ярьжсэн. Айгуу гоё даашинцтай. Тэрийг та жид загварын төвчөөр үйлчлүүлж явах хэвчтэй өөртөө айгуу өөртөө зориулж хэлчихсэн байх л та тий. Тэгээд одоо энд таны бас улаалс нийслэлээр өмсчихсэн бас өөр янз бүрийн арга хэмжээнд оролцож байхдаа өмсчихсэн хувцснууд байх шиг байна. Тэгэл яг миний хувьд бас үндэсний үйлдвэрлэлийг их дэмждэг. Тэгээд ерөнхийдөө дандаа Европын одоо тийм заавал одоо LV, Gucci, Dior, Chanel гэхээр Монголд ч бас хамгийн сайхан загварууд хийж штэ. Хамгийн гол давуу тал нь юу юм гэхээр яг өөрийнхөө бие биеийн одоо пропорц хэмжээнд онцлогтой одоо таарсан загварыг цорын ганцаар хийлгдэг нь хамгийн одоо сайшаалтай зүйл байгаа. Тэгэхээр яг тийм адилхан дахин давтагдчихгүй загварыг би ганцхан GT загварын төвчөөр хийлгдэг. Тэгээд миний бас захиалж хийлгсэн хувцснууд энд байгаа л та хоёулаа сонирх уу. За. Шорт платны тухай та. За тэгээ энэ одоо ингээд миний GT загварын төвчөөр захиалж хийлгсэн гоёлын даашин зэн. Энийг би бас Монголын сайхан бүсгүй болсныхаа дараа ерөнхийдөө энэ даашинцыг дизайнер нэмэгдэгт захиалж урлуулж ирсэн. Тэгээ энэ бол бас миний хамгийн дуртай даашинзнуудын нэг. Тэгээ энэ бол дээд хэсгээр юм корсеттэй хуваалт нь одоо нэг тайлаг гаргахаар юм. Тэгээ хармони юм дэрэгвэр хажуудаа оноотой. Тэгээд энэ нөгөө хойдол нь битүү болохоор нөгөө урагшаа ингэж явхлаар бас ингэ салхинд ингэж дэрвэзэж харагддаг. Тэгээ ерөнхийдөө би өөрөө нэг жоохон тийм романтик халилтай хүн гэх юм уу та. Тэгээ миний яг өөрийн ингэ захиаж хийлгсэн даашнууд бол ерөнхийдөө заавал юм туудсан юм уяатай ч юм уу айгүйх тийм байдаг. Тэгээ артлаас нь харах юм бол бас юм одоо корсетны уяатай бас нөгөө секси чанар алдахгүй. Тийм тэгээд энэ бол бас миний хамгийн дуртай даашинзнуудын нэг юм байнамаа. Тэгээд энэ даашинзандаа бол бас их хайртай. Ерөнхийдөө хамгийн гоё гэсэн юм дээр л өмсдөг. GT. Тий, бас дизайнер нэмцэцгээр хийлгэжсэн. Ерөнхийдөө нэмцэцгээр хамтарч ажилладаг. Одоо энэ бол миний хавар намрын бас гоёны нэг байгаа. Тийм машин маш их тийм классик. Тэгээ нэг арын хэсэг нь яг миний төрөний хэлээдсэн бас нэг тийм сонгодог хэв маягийг агуулсан юм. Юутэй. Тэгээ энийг болохоор би бас дангаар нь ч биш өөр нэг даашинцтай хамт хийлгэжсэн. Тэр болохоор энэ байна л да. Бас л нөгөө тэр үеийн стил хэв маяг штэ. Энүүгээрээ корсеттай ингээд оруулахлаа. Тийм цамц нь болохоор юм торон. Тийм. Ийм торон тэгээд энийг өмсгөө ханцуу их өнгөцсөн. Тийм энэ ханцууг нь ингээд бас эндээ ингээд нөгөө л туузын юм байж байгаа. Ингээд зангадаад баант гэлждэг аахгүй тийм дээрүүгээр. Энэ их өвөрмөц шийдэлтэй. Өөртөө ингээд зориулж хэлэхээр сэтгэл зүйн хөдөлгөөн үнэхээр гоё. Дахин тавчруу ганц. Тийм тэгээд хамгийн гол нэг нөгөө өмсөхөд айгүй тийм бит эвтэйхэн наалтцтай. Тэгээд арталтаа бол бас л нөгөө юм секси чанараа авдаг шүү дээ. Маш олон юм товчнуудтай. Тэгээд захалгаантай тийм сайхан өмссөн тохиолдолд бол би бариад их гоё харагддаг. За тэгээд ерөнхийдөө их олон төрлийн хувцснууд бас хийлгэж ирсэн юм аа.
Тэгээ энэ бол бас миний дуртай пальтогийн нэг бас хавар нарын энэ дээр урт бэлийн өмсөд ингээ бүс бүсэлчдэг. Харанхтай. Тэгээд ингээд их дэгжин ийм сайхан бас нэг хийнцэр. Тэгээ ерөнхийдөө би ийм галбар тайдаг маш сайхан гаргадаг. Тэгээ энэ GT загварын төвшөөр хийлгсэн хувцснууд ер нь бол миний сэтгэлд их дуртай хувцснуудын нэг юм байна. Түрүүхэн би ярьжсэн нөгөө ерөнхийдөө ямар дүр тоосон тэрнээсээ эсрэг харагдах маягийн гэж хэлсэн юм уу. Тэгээ энэ даашинцыг бол би бас дизайнер нэм цэцгээр хийлгэжсэн. Энэ ингээд нэг мөртөө. Энийг би орхитос киноны 1-р ангийн нээлтийн арга хэмжээнд дээр өмс гэж хийлгэжсэн. Энэ шарыг бол Fashion TV-гийн 1 жилийн ойгоор яг Монголын сайхан бүсгүй басныхаа дараа хийлгэжсэн болохоор бас их тэр үед ийм гоё сэтгэл санааны үед их өөдрөгөөс учраас юм алсан өнгийг сонгож ирсэн. Тэгээ шар өнгийг сонгоход үнэхээр гайхажсэн нэмцэг. Хүүх шав шаруу ямар амар өнгөө гэдэг. Хөөе зүгээр би яг ийм шар татаж өмсөөр гэсэн. Дараад нь даашинз бэлэн босны дараа шар өнг ямар гоё харагддаг юм бэ гэд. Тэгээд өөкатай дайрлцсан л та кивиг өөкатай бидэд дараад нь тэгээд гэсэн чинь хөөх шар өнг ямар гоё харагддаг юм бэ отхоо. Ямар гоё палаж гэсэн дараад нь манай гурван маань шар өнгийн палаж өмсөд гараад ирсэн. Энийг бас би юун дээр хэлчихсэн. Энийг ингээ харахад их сагсгар хормоотой. Энэ корсет маань энэ корсетын салдаг. Тэгээ ерөнхийдөө бас уран бүтээлийн дараа юунд зориулж хийжсэн учраас энэ корсетыг салгаж хийлгэсэн нь болохоор доогуур нь өөр юм өмсөж бас ингэж ашиглаж хийхээр тэгээ хормоны юм цацагтай энийг Парисын дээр хийсэн үеийн дараа үеэр би хийлгэжсэн. Тэгээ сүүлд бас дизайнер Баярмаагийн Fashion 7 хоногийн загварын урлагт мэн шоун дээр Баярмаагийн бас нэг юм багтай юм хар хөндлөн судалтай бас энэ ерөнхийдөө зарим хувцснаас байхгүй л юм л та. Тийм хувцтай бас бүжиг хийж гарсан. Тэгээ тэр бас үзэгчдийн сэтгэлийг бас их донслох чадсан. Тийм сайхан юмуд бас маа. Энд бол ерөнхийдөө миний өөрийн хувийн болоод одоо GT загварын төвчнөөс өмссөн хувцснууд ч гэсэн байна л та. Жишээлх юм бол өнгөрсөн жилийн миний гигэм муза наадам дээр өмссөн даашинз энд бол аксессуарууд надад юм байхгүй юм л та. Тэгээ энэ болохоор нөгөө өмнөх өмсөжсэн хувцснуудаас бас өөрөөр харагдах гэж ийм хэм маяг шийдэлтэй даашинзыг дресс сонгосон юм байна. Тэгээд энэ ямар ч гэсэн бас шинэлэг загварын хувьд ч гэсэн маш их тийм цаг үетэйг нийцсэн орчин үеийн гэж хэлж болно. Заавал тийм юм болгон тийм онгорхоо цорхоодоо биш бас битүү хэрнээ юм этгээд юм сайхан загварыг тодорхойлсон юм сайхан даашинз байгаа. Энэ их цаг завг уран бүтээлийг хайж байгаа бидэнтэй ярилцсанд танд баярлалаа. Урлагийн амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд үзэгч та бүхэндээ ч гэсэн эрүүл их сайн сайхан бүхний хөсөн өрөөё. Сайн бацгаана уу, намайг Оюун Төс гэдэг. Би урлах эрдэм дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан. Хувцас загвар зохион бүтээгч гэдэг мэргэжлийг хар багасаа л энэ мэргэжлийг сонгоно гэж боддог байсан. Тэгээд маш олон дугуйлангаар хичээлээд тэгээд тэрнийхээ үр дүнд гэсэн мэргэжлтэй улам их татагдчихсан. Тэгээд 11-р ангиа төгсөөд би яг 11-р ангиа төгсдөг тэр бидний үеийнх нь бол төгсөөл гадаад явна гэж аягүй ярьдаг. Тэгээд би ч гэсэн адилхан бүр гадаад явахаар бүх бичиг баримтаа бэлдээд Калифорни Woodbury University урилга надад ирсэн байсан. Яг fashion design ангид орохоор тэгээд бүр орохоор болсон мэт манай сургуулиас надад цаад гадаадын сургуулиас надад энд дээд сургуульд 1 жил сурсан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би урлах эрдэм хэрвээ Монгол сурах байсан бол би урлах эрдэм дээд сургуулийг ялцгүй сонгох байсан. Монголын хамгийн анхны дизайны сургууль бүх талаараа маш чадварлаг бусад дизайны сургуулиудаас ялцгүй давуу байдаг. Тэгээд би гадаад явахаар зүйдсэн бай. За 1 жил урлах эрдэм дээд сургуульдаа сурчаад ер нь гадаад явъя да гэж бодсон байтал тэгээд сургалтын төлбөр маань $45,000 гэх зэргээр надад маш олон асуудал тулгарсан. Тэрний үндсэн дээр би ер нь бол $45,000 төлөө тэр их мөнгөийг төлөөд гадаад сурж ирснээс энэ Монголд сурсан илүү дээр юм байна. Тэгээд төрлөх хэлээрээ мэргэжлийнхаа суурийг мэдээж маш сайн тавьчвал би цаашаа мэдээж олон зүйлийг сураад аваад явах гэсэн надад миний анхны суур маань маш их хэрэг болно. Тийм болохоор гадаад сурахаа бол байсан. Тэгээд урлах эрдэм дээд сургуультай 1 жил сурж байхдаа бол үнэхээр их сургуультай дурлж исэн. Миний хийж байгаа бүх юм миний нөгөө багаасаа хүсэж мөрөөж исэн зүйлүүд болохоор надад үнэхээр хэцүү санагддаг. Тэгээд энэ зүйлүүдээ харахаар ингээ хийгээд улам анханасаа ингээд
эхний хийсэн зүйлүүдээс маань миний хийсэн зүйлүүд ингээл ахиад улам дэвшээл улам гоё болоод байх тусам би илүү ингээл бүр баярлаад тэрэндээ би ингээд хийгээд улам чадаад байна. Одоо би ингээд цаашдаа илүү хийх гэсэн хүсэл маш их төвд. Тэгээд урлагийн эдэм дээд сургуулийнхаа багш нар надад маш их нөлөөлж чадсан. Багш нарын хаад хэлж байгаа нэг лекцнээс хоцрохдоо би үнэхээр их зүйлээс хоцорсон юм шиг надад санагддаг байсан. Тэгээд айл болох хичээлээсээ таслахгүй тэр хэлж байгаа ганц үгийг ч гэсэн алдахгүй сонсох юмсан. Тэгээд тэр байдлаараа улам хичээгээл ер нь хүнд хамгийн их тэгж амжилтанд хүрэхэд нөлөөлдөг зүйл нь миний бодлоор мэргэжлээ зөв сонгох юм болов уу гэж би маш их бодсон. Мэдээж одоо зарим эцэг эхчүүд маань хүүхдийнхаа хүсэж байгаа зүйлийг хариулаад өөрсдийнхөө нөгөө нэг одоо хүснээр байлгах гэж хичээдэг. Энэ нь бол үнэхээр хүүхдэд нас нөлөөлдөг юм байна. Тэгээд ээж аав маань намайг аяух дэмждэг байсан. Тэрэнд нь үнэхээр их баярлалтай. Тэрний хүчээр би өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд тэр маань надад илүү их тийм олон зүйлийг сурч мэдэх цаашаа ингээд улам амьдралдаа ихтэй би ингээд цаашаа аягүй их зүйлийг бүтээх юм байна гэдэг тэр хүсэл надад байнга төрж идэг. За энд миний 1-р курс, 2-р курстаа хийж өмсөн бүтээлүүд маань байна. Би нэг бас өдөр тутамдаа өмсдөг 1-р курстаа хийсэн капсет, 1-р курстаа хийсэн юббук гэдэг энэ олон бүтээлүүд байгаа. Мэдээж хагш нартай хийсэн овч гэдэг энэ цаана бол мэдээж олон бүтээлүүд бас байгаа. Өдөр тутамдаа ингээд хийж өмсөн. Одоо жишээ нь цагаан сараар гэхэд ингээд өөртөө хийж өмсөн бүтээлүүд маань эднэр байна. Тэгээд ер нь цаашдаа маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Миний ертөнцөөр аялж байгаа та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дизайнер боломд маань Урлагийн дэд сургуулийн архитектур, интерьер экстерьер дизайны тэнхимийн эрхлэгч дэд профессор Батөр багш маань оролцож байгаа. Сайн байна уу та? Сайн байна уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Урлагийн дэд сургуулийн архитектур, интерьер экстерьер дизайны тэнхимийн эрхлэгч та байдаг. Та тэнхимийнхаа тухай танилцуулаач. За манай тэнхим 2002 онд анх байгуулагдчихсэн. Байгуулагдсан цагаас хойш өнөөдрийн хүртэл бид нар 7 дахь удаагийнхаа төсөлтийг амжилттай хийгээд байж байна. Ерөнхийдөө бол манай тэнхим интерьер экстерьерийн дизайнер, архитектур, тэгээд чимэглэлийн дизайн гэсэн одоо үндсэн мэргэжлүүдээр сургалт явуулдаг. Сургалтынхаа онцлогийн тухай та ярьж өгөөч. Яг эхлээд бас мэргэжлийн онцлог тэр тухайгаа ярьсан дээр ах гэж бодож байна. Тэгээд ер нь бол одоо өнөөдөр ингээд хүн болгон одоо бас манай улс маань хөгжиж байна, хот маань бас их сайхан болж байна тийм ээ. Энэтэй зэрэгцээд бол бас хүмүүс өөрсдийнхөө орчинг бас сайхан болгох, байшин барилгаа бас сайхан бүтээн байгуулах гэдэг одоо энэ чинь маш том бүтээн байгуулалтын ажлууд хараараасаа ингээд явагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол барилгын дотор талын засал чимэглэл, гадна талын засал чимэглэлийг хийдэг интерьер экстерьер мэргэжил байж байна. За барилгын зургийг хийдэг, хот төлөвлөлтийг хийдэг тийм ээ. Энэ одоо архитектурын бас мэргэжил байж байна. Мөн тэгээд зэрэгцээд манайх бол бүх архитектур болоод интерьерийн сургалтын дотор бас давхар ландшафтны сургалт бас ингээд давхар явж идэг. Тэгэхээр зэрэг энэ маань бол одоо нийгмийн өнөөдөр хичнээн олон байшин баригдаж байна. Тэр байшин болгоны цонх болгоны цаана нэг интерьер, нэг тав тух, нэг хэрэглээ бий болж байгаа. Тэгэхээр зэрэг энэ утгаараа бол маш их тийм одоо орчин үеийн эрэлт ихтэй ийм мэргэжил байж байгаа. Дээрээс нь яг энэ мэргэжлэр суралцах гэж байгаа хүн бол одоо бас тодорхой хэмжээний өөрөө бас жоохон тийм ээ гарын дүйтэй шүү бас жоохон сэтгэлгээ сайтай байх ийм шаардлагатай байдаг. Гэхдээ манай одоо сургуулийн өөрийн маань бас нэг онцлог байдаг л та. Нэг одоо бүр их тийм авьяастай одоо мундаг хүн заавал архитектор, интерьер дизайнер болно гэж бас тэгж ойлгож болохгүй. Ер нь өөрөө л жоохон гарын дүйтэй байгаад суралцах сонирхолтой байвал бүх хэмээг бүр нойлоос нь анхан шатнаас нь эхлээд заа сургадаг. Энэгээрээ нэгдүгээр нь онцлогтой. За хоёрдугаарт нь бол бас сургуулийн онцлог гэдэг юм бол сургуулийн сургалтын онцлог гэх юм бол бас нэг хэд хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байгаа. Хийж байгаа уран бүтээлүүд дээрээс өөрсдөө байнга суралцж тэ шинэ юм сурж идэг. Тэгээ сурж байгаа бүх юмаа шавнастай одоо зааж өг бас дагуулan сургах тийм ээ. Энд чинь зүгээр нэг онол ирээд яваад байвал хүн бас төдийлөн сайн хангалттай сурах боломж нэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг багш нь өөрөө тэр чиглэлээр юм хийдэг байжгаад шавнастайгаа хамтарч ажиллаад хамтарч анзлын проектууд дээр ажиллаад инхээр зэрэг бол илүү жоохон тийм практик тал руугаа тийм ээ амьдралд ойрхон ингээд сургадаг ийм онцлогтой. Мөн нөгөө талаасаа бол бид нарт бас ураа байдаг л да. Бид цаг хугацаа үнэ сэтгэлийн
үн цэнийг мэдрүүлнэ гэж. Тэр нь юу гэж байгаа юм хэрэг ерөөсөө аливаа нэгэн одоо үйлчлэгээний байгууллагын хүмүүс бол хүмүүст хугацаа амласан бол хугацаанд юм аягээд өгчдөг баг. Ямар нэгэн юм хийж байгаа юм болгон дээр өөрсдийнхөө сэтгэлийг шингээж хийх гэдэг юм уу. Тэгээ бас юм хүмүүжлийн бас олон талтай ийм үйл ажиллагаануудыг бол сургалтын дотор нэлээд нэгтгэж загнагдаж явуулдгаараа бол онцлогтой. Ер нь бол манай сургуулийн маань өөрийнх нь ураа гэдэг л да сайхан Монгол орондоо ажиллаж амьдарцгаая гэдэг. Тэгээд тэргүүрээс ч юм уу одоо шилбэл сургуулиуд одоо ингээл хүүхдүүдэд төгсөгчдөг штэ шавнар ингээд сургуулиа диплома ингээд амжилттай хамгаалаад төгсөө явхад бол бид нар зүгээр ингээд одоо төгсөгчлөө баяртай гэдээ холбоогоо тасалчдаг. Баян ирэх холбоотой байж бүр би ч өөрөө одоо манай багш нар бас ингээд өөрсдийнх нь уран бүтээл дээр нь баян очиж үзэж зөвлөгөө өгч тэр чинь сургуулиа төгсөөл хүн шууд айгүй мундаг дизайнер болчихгүй штэ. Бас алтан онон тий. Тэгээд оюутнууд маань ч гэсэн байнгын холбоотой тий ингээд уцтай багшаа та завтай байна хүрээ дээр би нэг юм проектын дээр ажиллаж байна, ийм компанид ажиллаж байна гэд ингээд бас холбоотой байдгаараа бол бас манай сургуулийн сургалтын нэлээд том онцлог болов гэж бодож байна. Тэгээд хамгийн гол онцлог нь түрүүний хэлсэн илүү практичны одоо тийм дадлаг тал руугаа тийм ээ энийг онолтой нь яаж өгөх вэ гэсэн талаас сургалтаа явуулдгаараа л онцлогтой. Нэг талаас тэр нэг уран бүтээл байхаас гадна төгсөгч нар маань бас бидний уран бүтээл гэж бид нар хувьдаа ойлгодог. Дурдах юм бол зөндөө олон шавнар байгаа. Зүгээр энэ дотроос бол жишээлбэл одоо бас манайхтай хамтарч ажилладаг интерьерийн тавилгын бас компаниуд байна л да. Нэгдүгээрт нь одоо интерьерийн тэр Демастер компани гэдэг байдаг. Манайхаас төгссөн хүмүүс дандаа бас Демастер компани ээж бусад одоо компаниудад хуваарлагдаад ингээд ажилладаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсээс маань одоо манай Болт 2 ээж Мандалжап байж гэн, Хонгорцул ээж ингээд зөндөө одоо манай тийм шилдэг одоо сайн төгсөгч нар бас мэргэжлийн бас нэлээд тийм өндөр түвшингийн юмуд хийж байгаа. Тэгээд энэ дээр бол бас одоо ингээд зарим нэг одоо интерьерийн бүтээлүүдийн ч гэсэн бас та бүхэнд бас үзүүлэе гэж бодож байна. Намайг Бодомсон гэдэг Урлаг Хөдөлмөрийн сургуулийн 3 дугаар курсын оюутан мэргэжлийн сургуулиудын хооронд зохиогддог дизайны наадамд оролцоод Улаанбаатар 2040 онд зохиогдох Олимпийн цэнгэлт хүрээлэн гэсэн төслөөр оролцож гран при шагнал авсан. Манай сургууль оюутнуудаа дурыг дээшлүүлэхийн тулд практик сургалтыг холбож хосч өгдгөрөө бус сургуулиудаас давуу талтай гэж бодож байна. Одоо ерөнхийдөө зүүнний хамгаалтаар дадлага хийгээд компаниуд ажиллаад яг зургийнхаа дадлага хийгээд мэргэжлийнхаа даваа ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол сургуулиас маш их тусал дэмжиж, багш нарын маань ч гэсэн тус дэмжлэг нэлээх байгаа. Намайг Бадам гэдэг. Би Урлаг Эрдэмтэд сургуулийн интерьер экстерьер дизайны ангийн жил төгссөн. Одоо Натур өргөө компани дизайнераар ажиллаж байгаа. Сургуультай заалгасан мэдлэг чадвар дээрээ түшиглэн Монгол үндэснийхээ ариун баялаг уламжлал, хээ угалзыг шингээсэн сонгодог модон тавилга, гүйцэтгэлийн ажлыг объект дээр хийхгүйгээр үйлдвэр дээр хийгээд богино хугацаанд угсардаг интерьерийн төсөл боловсруулан ажиллаж байна. Сайн байцгаана. Намайг Багамдлан гэдэг. Урлаг Эрдэмтэд дээд сургуулийн интерьер экстерьерийн салбарыг 2013 онд төгсөөд одоо Гисүү дизайн компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа. Одоо төгснөөс хойш Coca-Cola компани рекламны төслөөр ажиллаж байгаа. King Crown дотор ороод ирэх шиг боллоо. Энэ таны бүтээл үү? За одоо яг интерьерт болохоор зэрэг нөгөө хувь хүний бүтээл гэдэг ойлголт юу н бараг байхгүй гэж хэлж байна. Ягаад гэвэл интерьерийн урлаг гэдэг өөрөө дандаа багийн тоглолт байдаг. За яг энэ King Crown одоо яг бидний ороод саяны үзүүлж байгаа одоо энэ пабны хувьд бол Монголын одоо тэргүүлэх компаниудын нэг Демастер компанид одоо ажилладаг манай хоёр төгсөгч Мандалжав, Хонгорцул гээд хоёр хүүхэд одоо хоёр дизайнер маань одоо хийсэн байж байгаа. Тэгээд ер нь ягаад энэ одоо багийн тоглолт гэдэг вэ гэхээр зэрэг интерьер чинь өөрөө маш олон төрлийн урлалаас бүтдэг. За жишээлх юм бол одоо та бүхэнд ингээд одоо үзүүлж байгаа энэ одоо шилийн ингмэл витражны урлаг байж гэн тийм ээ. Энийг бол тусдаа шилийн ингмэлийн мэргэжлийн хүмүүс хийн. За энэ одоо модон эдлхүүнүүд байж гэн тийм ээ. Энийг бол яг одоо модны бас үйлдвэрүүд бас тэр дотроо бас өшөө хавтангаар одоо юм хийдэг, дэспикер юм хийдэг, цэвэр мотор юм хийдэг гэх мэтлэнгээр үйлдвэрүүд нас тусдаа өөр үйлдвэрт захиалж хийх хичээдэг тийм ээ. Захиалагчаас 100% хамаардаг юм уу? Эсвэл тухайн уран бүтээлч нь өөрийнхөө одоо мэдрэмж дотоод сэтгэлээрээ хийдэг юм уу? Эсвэл яг хоёулаа нийлээд 50-50% хийдэг юм уу? Ер нь бүтээл эцсийн бүтээл гартал ер нь ямар процесс явагддаг вэ? Тийм. Эхлээд одоо юу юм л да. Захиалагчаасаа даалгавар аваад тэр захиалагчийнхаа даалгаврын хүрээнд сэдвийн судалгаа гэж байна.
Ямар ч тохиолдолд одоо жишээлбэл ингээл өчнөө олон одоо айлын гэр хийсэн ч гэдэг юм уу тий одоо бар ресторан хийсэн ч хоолны газар хийсэн байлаа гэхэд тэрийг мэддэг байх гэж юусоо байдаг. За жишээлх юм бол одоо тэр төрүүчийн зураг авалтан дээр одоо ингээд та бүхэн бас харж байгаа гэж бодож байна. Энэ зураг авалтан дээр байгаа одоо энэ бол эмбасси гэдэг ресторан байж байгаа. Энийг одоо жишээлбэл хийхдээ Английн сонгодог стил тэрэн дотор рококогийн үеийн одоо хийж чимэглэлүүдийг аваад ингээд хийж байгаа. Энэ өөрөө тустай стил. Тэгэхээр зэрэг энийг дахиад бүр маш нэрийн судлана. Одоо тэр сонгодгийг бол бид нар бас нэг хайхтар ингэж тэгж аягийн зөрчиж буруу зүрх хийж бас болохгүй. Тэгвэл хүнд бас аягүй тийм боловсралгүй бүтүүлэг харагдаж штэ. Гэтэл жишээлбэл одоо яг бидний сууж байгаа энэ King's Crown гэхэд эднийх болохоор зэрэг нөгөө стил нь болохоор яг Германы готик стил. Одоо Австрийн тий нөгөө Вен гэл байдаг штэ тий Венец гэл ярьдаг. Тэгэхээр зэрэг тэрний стил рүү оруулж ингэж хийж байгаа. Одоо жишээлбэл ингээд таазны обоо хийж дээ. Бид нар бүр яг энэ зориулж өөртөө зураад хэвлүүлж байгаа байхгүй. Одоо энэ сандалны хэв хийж дээ тийм үү. Одоо энэ хан турганы хэв угалзнууд хийж дээ. Одоо энэ шилийн ингмэл дээр байгаа хэв. Эдгээр чинь бүгдээр хоорондоо нэгдсэн нэг юм систем болж тэрийг нь бол бүр баруун Европт одоо жишээлбэл тэр Германда тийм үү тэр Австрida бүр энэ чинь ингээд юм одоо школ дигж аяг болчихсон бүр хэдэн 100 жил дамжаад ирсэн юмыг бид нар судалж байгаа юм. Тэрийг одоо шийдэл яг ямар стилээр хийх вэ, яах вэ гэдэг дээр бол эхлээд захиалагч маань юу хүсэж байна. Захиалагчтайгаа их сайхан ярилцчаад дараагаар нь дизайнер өөрөө судалгааны үр дүнд яг цэвэр тэр хүний өөрийнх нь хүсэж байгаа тэр зүйлийнх нь лог өөрөө тэр сэдвийн эхлэл нь болж өгдөг. Санаа хаанаас авах вэ? Санааны тухай санаа их чухал юм шиг тийм бүтээл. Сая би хэлсэн л дээ. Нэгдүгээрт нь бол яг одоо энэ сонгодог юм түүхэн сэдвэр юмнууд хийж яхад бол өмнөх хийсэн юмудаа ингээд судлаад энэ дундаас гаргаад ирнэ. Зүгээр санаа төрөх гэдэг бол өөрөө их тийм одоо зүгээр миний хувьд бол би баг одоо санаасаа бурхан ингээд хүнд өгдөг байх гэж би өөрөө боддог байхгүй. Ягаад гэвэл заримдаа бүр ингээд яаж ч гашлаад юу ч орж ирэхгүй ингээд бодоол байна яваал байна тий. Гэтэл заримдаа бол ерөөсөө зүгээр ингээд нэг найзтайгаа зүгээр ингээд юм яриа сууж итэл нөгөө шал өөр сэдвэрээрээ сууж яхад айгүй гоё уран бүтээлийн санаа орж ирээл ингээд тогтлоо л тий. Тэгэл бас заримдаа тэгдэж шүү дээ ингээд гоё санаа орж ирж байгаа нөгөө захиалагч ирэхгүй. Эсвэл би нөгөө санаагаа ингээд захиалагч хэлээд өгөхөр тэр бас нөгөө захиалагч таалагдахгүй. Хийчмаар байгаа гэдэг тий. Бас тийм юмнууд бас айгүй их байдаг л да. Тэгээд одоо тэрийг бол нэг жорны одоо тийм нөөц одоо тэгж яадаг байхгүй. Тэгэл тийм олон ерөөсө байнга л ингээд юм бодож яадаг болохоор ерөн санаа байхгүй байх гэж бол байхгүй. Багийн бүтээл гэдэг оюутнууд оюутан байх үеэс ахуулаад дадлах таардаг баг. Бүүнөрөө бас хамтарч юм бүтээл дээр ажилладаг баг. Та энэ тухай яриад. Тий. Энэ бол яг одоо нэгдүгээрт нь ингээд хичээлийн дадлага ажлууд дээр ганцаарч хэлсэн болон одоо группээр 2-3-аар ч юм уу 4-5-аар ч юм уу нийлээд нэг төсөл дээр ажиллах ажлынхаа объемыг шалтгаалаад ийм юмнаас эхлээд одоо нөгөө багийн тоглолт гэдэг чинь эхэлнэ шүү дээ. Маш бол уран бүтээлүүдээр ажиллаж ирсэн. Ингээд бол ерөөсөө зүгээр л хичээл заагаад болчих биш. Хичээлээд одоо тарлаа дахиад үйлдвэрлэл дээр очино. Тэндээ ажиллана шүү. Бас оюутан маш жоохон хөрхөн орлогоо нэмэгдүүлчихин тийм ээ. Дээрээс намгийн гол нь яг практик дээр амьдрал дээр нь энэ юмыг яаж хийдгийг гэдгийг гараараа барьж үзчихийж л хүн ойлгож сурдаг. Тэрнээс шир нэг одоо сайхан багш орж ирч чал амаараа нэг баахан интерьер ирээл дээ. Нөгөөдг нь ингээл нөгөө шавны айгуу сайхан сонсоол гэдэг дээр бичиж авснаа дизайнер болно гэх юм бол энэ хизээч бүтэхгүй. Одоо шилбэл энэ сайхан юмнуудыг чинь бүтээхийн тулд нөгөө тайзны ард гэдэг шиг тийм ээ маш их одоо бас хөдөлмөр хийн штэ. Тэгэхээр зэрэг одоо шилбэл ялангуяа одоо энэ Димастер компани чинь Натур өргө компани чинь одоо Натур өргө компани дээр гэхэд бол манай оюутны одоо яг аль бие усны үйлдвэрлэлийн бааз хийж байгаа байхгүй. Тэн дээр одоо та нарт үзүүлж байгаа одоо шилбэл энэ одоо машинууд чинь CNC одоо тийм сэлбэрийн машин байж чинь тийм ээ. Токрийн машинууд байж чинь. Тэгэл одоо энэ модыг одоо ингээд зүсдэг, зэгзагалдаг хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат болоод компьютерсэн тоног төхөөрөмжүүд байж чинь. Энэ дээр манай оюутнууд одоо дадлага хийж эхэлж байгаа. Тэгэхээр чин зэрэг сургуулаа төгсөхдөө бол ингээд нэг тоног төхөөрөмж харчаад баг энэ ямар нэртэй багжаач мэдэхгүй энэ төр нөхдүүд бас хаяад одоо дизайнер гэдэг ингээд өөрсдөө ойлгохтой болохоор нэг компьютер дээр суугаад зураг зурдаг ингээд ойлгоцсон усуд явдаг. Бид нар бол юу гэдгийг хэрэг ерөөсөө л зурлаа бол 100% ажил болно нэгдүгээрт. Хоёрдугаарт нь тэр зурсан зургийг амьдруулах бүх шатанд нь тэр хүн өөрөө ажиллаж үзсэн байх шүү дээ. Монголын одоо ардын уламжлалт тэрхээ явуулж ямар агуу
сайхан зүйл байж байна. Бид нар энэ юмнуудаа одоо энэ ингээл готикийн хийгээл би яг энийг хийж байхдаа л би тухайн үедээ бодож ирсэн. Тэр Монгол үндэсний хийнүүдийг оруулаад ингээ хийсэн чинь гүй тэр Европын сонгодог стилт ямар гоё зохицож чинь тэр. Тэгээд хүн ч бас юм анзаардгүй байд юм байна. Одоо манай хуучин хийцэн байсан төв музей гэж юм тийм ээ. Одоо тэр нүхтүү хийж их тэнгэр хийж байна. Тинчээ үед одоо тэр Сэдэн Балдаргын хуучин ордон гэр тийм ээ. Тэгээд одоо хурмын ордон байж чинь тийм ээ. Бас манай өмнөх үеийн одоо бас Ахмадууд Алтан үеийнхэн маань бас л тэрийг айл хизээний ойлгоод хийдгээ хийцэн. Энд чи 90-ад оноос хойш яг үүндээ бол бас нэг тодорхой хугацаанд жоохон унтцсан байсан хөрөнгө оруулалт янз бүр. Одоо эргээгээд гоё сэргэж эхэлж байна. Хүмүүс өөрсдөө Монгол үндэснийхээ хувцаар уяж эхэлж байна. Тийм ээ тэрэн шигэ гэр орнооч гэсэн бас нэг үндэсний хэмээг оруулж юмсан. Нэг жоохон янзлж юмсан, жоохон орчин үеийн мөртлөө гоё Монгол үндэсний стил. Тэгэхээр зэрэг энэ дээр л одоо биш Америкаач гэсэн одоо бас энэ телевизийн одоо нэвтрүүлгийг үзэж байгаа бүх дизайнеруудыг ч гэсэн одоо яг энэ дээр бид нартай хамтарч ажиллаач. Тийм ээ. Бүгдээр одоо сайхан Монгол орондоо ажиллаж амьдарцгаая гэж уриална да. Ярилцсанд танд баярлалаа. За баярлалаа та бүхэнд. Амьдрал чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй.